За яг одоо энд айгүй онцгой цус нүчтэй нэг тийм балер юмнуудыг үзүүлэх чинь. Тийм болохоор эхлээд өөрөөсөө асуу. Үзгэрг бол эртгэн гарсан дээр дээ. Дэмий л байдаг юм да. Midnight Zoo-гийн цуврал алуурчдын хар жигсаалт бичлэгээр ярахчин очид Андре Чикатило. Яшкануудын эвлэг Йо Юнчол. Өгүүдийн ангууч Луис Гаврито. Охтуудын толгой тасдагч Тед Банди. Мөн бохирмуужган донтон Гари Rijwe гэх мэт эдгээр гажиг алуурчдын бичлэгийг аливжээ та хэддээ үргэсэн байдаг юм аа. Харин яг одоо Арлын Японыг бүхэлдэн найдас давтуулж нялхнотон бяцхан охтуудыг бузарсан хархны гөлчийний тухай хэдэн үг унгыг гэсэн юм аа. Энэ түүх жинхэнэ дүнэр харанхуйн тухай өгүүлэх болно. Харанхуйн гүнд тавтай морил. Хэдүүлээ яг одоо 1989 оны иргэн дурсах гэж байна. 2 дугаар сарын 1-ний Токиогийн байдгал нэг жиндүү хүйтсэн орой. Хотын төвийн захад байдаг Окигийн гэрт түүний загсан шинэ бичгийн машины илгээмж хүргэлтээр ирж байлаа. Ирсэн илгээмжээ гэрийнхэндээ гайхуулж галтгооны ширээн дээр humгүй задлаад үзтэл дотроос нь бичгийн машин биш битүү цусны ихэн үнэр хангалсан хүүхдийн тасцсан толгой гарч ирснээр тэр оройн уур амьсгал тэр чихтэй гараа ирэхин тэр. Бяцхан охиныхоо тасарсан толгойг харсан ээж нь цустай хайрцгаад иврээд цагдаагийн элтэс рүү хар хурдаараа гүйлээ. Ийм ой гутмаар юм тохиолдсон тэр шөнөөс яг 6 сарын өмнө 4 настай бяцхан охин Мариконо найзынхаас гараад гэр рүүгээ явах замдаа ос үргүй алга болоод тагчиг байлаа. Цагдаа нар охиныг ой тойрч гол усан живэн амиа алдсан бахаа өгсөн таг харанхуй дүгнэлтээр охины гэр бүлийнхний амыг таглаж байсан ч ээжд нь ирсэн илгээмжин доторхоос харуул хүн харахын эцгүй болон амар зэрэмдэглэсэн царай тасдуулсан толгой үе мөчөө огтлуулсан зэрэмдэг биеийн хэсэг охиных нь өгөхөөс өмнө даруулсан зураг бас 10 ширхэг хүүхдийн сүүн шүд зэрэг дугтуун бололтой байсан. Энэ үйл явдал сургаггүй алга болсон хэрэг биш ээ. Харин хараал идсэн хар алуурчны хийсэн ажил болох нь хаанаас нь чарсан мэдээж хэрэг болоод явчихв. Сайтама хотын цагдаа нар сургаггүй алга болсон хүмүүсийн санг шүүрдэж үзээд 1988 оны 10 сарын 3-нд 7 настай Масами Йошизава 1988 оны 12 дугаар сарын 12-нд 4 настай Эрика Намбо охтууд тус алга болоод сургаггүй байна. Гэхдээ энэ гурван хэрэг хоорондоо холбоотой биш байгаа гэсэн эргэлзээ үүсч дээр дооргүй өмж гарваа чаавас. Инхэн жаргагүй үстэй. Тэр жижигхэн бүглөө хотод зэрлэг аллагын хэрэг тэгээд бүр бяцхан охтуудыг араас нь цуурлаар ангуучилдаг ийм гаж алуурчтай өмнө нүүр тулсан удаа байгаагүй. Үнэндээ тийм киноч үзэж байгаагүй нөхдүүд. Нөгөө цагдаа нарын хамар доороос 2 охин ор сургаггүй алга болсон. Өшөө нэг охины зэрэмдэг зогц гарч ирснээр сая нэгэн ухаан орж зурагт радиогоор бидүүхэн цусаараа тэглэсэн цоврал алуурчтай нуур тусан талаарх сэрэмжлүүлэг мэдээг анх удаа олон нийтэд хүргэж одоо л нэг ажлаа хийх нэг үлдээ хонглын үзүрт гэрэл явталгүй. Тэр нөгөө илгээмж авсан охины ээж аав нь үнэн өрөвдөлтэй юм а зайлшгүй. Алуурчныг ирж хэрэгээ хүлээдэг юм охид ядаж миний охины хөл гарыг нь бүтэн болгоод явуулчаач танаас гуй. Миний охин девочонд очиод алхаж чадахгүй. Бас гаргүй учраас девочонд хоолч олж иж чадахгүй байгаасаа гэж би хүсэхгүй байна. Танаас 8-члан гуй гэж. Йоо бүр зүөх болбогнуулаа ичлээ. Ямар хэцүүдэлтэй давчуу ороови энэ ч. Цутомо Миязаки Токиогийн Чинилэг айлын том хүү болон анх ороод мэдлээ. Энэ залуу ороод анх мэдлэхдээ л дутуу төрснөөс гадна өөрийг нь одоо олноос онцгой харуулдаг хулганы гөлчгийн шиг лалрын саруутай юмсан чи.
Цутомо Миязаки анх ухаан орсноос эхлээд ойр дорныхоо хүүхэд болгон дадлуулж, доог духуулж, шалны альчуур зариалдаг. Адаглал нөгөө үе зайгүй төрсөн эгчнэр нь хүртэл дүүгийнхээ өрөөнд шүн хулганы авах тавьж байгаад өглөө нь түүнийг хөлөө тас авчулж байгааг нь харж байсдаг. Тийм л өөдгөн хүмүүсийн эц төгсгөлгүй дарамтад авчигдсаар бүрэг ичимхий дотогшоогоо хүүхэд болон сүүлдээ бүр өөрийнхөө доторх төсөөллийн ертөнцид амьдарч эхэлсэн байдаг. За 1980-ад оны сүүл үед Японы Токио хотод ийм жигшүүрт хүүхдийн цуврал аллага гэдэг юм ерөөсөө сонсогдож байгаагүй болохоор тухайн үед улс орон даяараа айдас давтаж бушуу түргэн тэр алуурчныг барихыг цагдаа нараас шаардаж байлаа. Сайтамогийн цагдаагийнхан энэ хэргийн мөрдлөгийн явцад алуурчныг Дракула цус сурагч алуурчин гэдэг нэр хүрлээ өгдөжээ бас. Тэр нь ямар очиртай вэ гэхээр алсан охтуудынхаа бүх цусыг ингээд юу ч үеүүлээд бүр тусад цусгүй цогцс үлдээдэгтэй холбоотой юм байна л да. Миязаки Японы нэлээд тийм баян айлын бандгар оцсон байсан байна. Аав нь Японы том сонины эрхлэгч хүүгэж гисэн өөрийнхөө замналаар явуулахаар компанид ажиллах гэж шахахт нь ааваасаа зөрүүд мэрэгжлийн зураг авдаг, бичлэг хийдэг нэг тиймэрхүү чиглэлээр өөрийнхөө зам мөрөө хөөжээ. Цаад Миязаки чинь эгчнэрийнхээ аль эсвэл хамаатныхаа эмэгтэйчүүд бүр ээж мээжийнхээ усанд орж байгаа бичлэгийг нууцаар хийсэн тиймэрхүү балиар юмнууд нь 500 ширхгээр тоологдохоор баялаг уурын сантай байж. Бүр багасаа л гэрийнхэнтэйгээ дүнжин муутай аавынхаа хүслээс зөрснөөс болоод аавтайгаа ам мөрөйсөн. Яг тэр өдрүүдэд ядж хахад нөгөө суурлуулсан нууц камерыг нь ээж нь олоод мэдчихсэн. Тэгээд Цутомог манай гэрээс зайлгээд хөөгд явуулжээ. Тэр олон бичлэгүүд дунд нь бүр нэг лалрын юм байсан. Миязакигийн аав нь өөрийнхөө охтуудыг яг хинтээ байсан бүү мэдээ. Ямар ч тач аль нэгэнтэй нь эхнэрийнхээ эзгүүд төрсөн охинтойгоо бавлцаж байсныг нь цаад хүн нууц камераараа харсан шиг обоасаад байж исэн гэ боддоо та нар ёо. Яатарсан замбраагүй гэр бүл ихээр ийм байдсан бэ ч одоо. Энэ аав хоёрыг одоо ямар ч юм дээ. Тэгээд нөгөө ээж нь яах вэ? Мань нэрийг одоо тогтсон ажил төрөлтөө бол өөртөө санаа тавьгээд гэрээсээ хөөгд явуулж. Энэ үед Цутомо ич ижигнсэн 25 настай байлаа. Тэгээд өөрийнхөө хамаг ямаа богнуулж аваад Токиогийн төвөөс гадна нэлээд тийм зах хаваар уулын ингэрт нэг байр хөшлөөд тэндээ амьдрахаар болно. Цутомогийн төрсөн өдөр болон цоо шинхэн авсан дипломны баяраа зад авах гад гэрээсээ машинтайгаа гарсан байдаг. Тэр өдөр яг хохирогчоо ангуучилж явсан уу эсвэл Цутомууд хувь тохиолн тэгж таарсан уу гэдгийг мэдэх юм алга. Нөгөө Мариконо гээд найзынхаасаа арих гэж явсан 4 настай бяцхан охиныг ганцаараа явж байгааг нь харангуутаа машинаа зогсоож нөгөө охиныг ахын чамд гэрлүүн хүргээд өгөө гэж машиндаа суулгаагүй юу шууд тэр чигтээ охиныг ойроо аваачлаа. Миязаки нөгөө охиныг уулж унжаад байхаар нь тэр жижигхэн амтны багалзуурыг хитрхий чанга мэдрэл юм шиг шахснаас болоод эхлээд охины нүдэн бүлдэрсэн дараа нь яалтчгүй амь тавьж бурхан болов. Гэтэл алж дуусаад ханаагүй муу хайшийн 4 настай охины зогцтой нь хүртэл бавлцаж будалсан байх юм да хар шивэрч. Ийм лалрын худгалуул үнэндээ тусал цус шүүрэхгүй дээ. Бүх бузар юмаа хийж дуусгачаад ийм гоё тэмдэглэлт өдрийг дараа нь дурсах ямар нэг сайхан юм байх хэрэгтэй өстэй гэж үзээд нөгөө охины 2 гар 2 хөлийг нь бүгдийн 4 мөчөөр нь дастаж огтлоод асгарсан бүх цусын нуунгаа цогцоо гэрлүүгээ аваад харих цагдор 4 настай охиноо хайсан аав ээж нь шууд цагдаа тандаад маш олон хүнтэй ирэл хавуулын ажил өрнөж эхлэв. Уулмуулаар замдаа явж байгаа төөрцөн ч юм билүү аль эсвэл тоглоод явж байгаа ах гэд гэрийнх нь ойр хаваар өчнөө олон хүн охиныг хайгаад л байж. Харамсалтай нь цагдаа нар бүр юу ч болж чадаагүй эрэл мухардалд орсон билээ. Харин охиныг нухсан ойгоос хэдхэн метрийн зайнаас нөгөө алуурчин чинь өөрөөрөө омгшин зурагтаар юу болж байгааг багталтай наргагүй үзээ твтэж байхын тэр. Нэгэнтэй л ийм балер юмны амтанд орсон. Тэгээд ч үгсэн цагдаа нар ер нь өөрийг нь барьж чадахгүй байх гэж бодсон уу яасан. Нэг сар өнгөрвөөгүй юу? Дараачийн золиосоо хайхаар эрэлд гар. 1988 он 10 сарын 22-ны тэр гайтай өдөр бас нэг жоохон охин алуурчны хараанд өртлөө. Энэ удаад гудамжинд явж исэн охиныг барьж аваад яг өмнөхтэйгээ адилхан ойн гүнд
нөгөө газартаа элдв янзын бузар ажилдаа оров. Миязаки бяцхан охиныг тамлаж, яргалж, багтааваа хангаж байлаа. Яг энэ удаад охиныг амьд болох хүсэлтэй байж сайндаа ч биш мулаалар. Амьд охинтой байгуулцаж өөртөө илүү их таашаалтай байх үүднээс энэ удаад бол арай ч алчаагүй. Тэгж явцсан нь нөгөө охин чүүгээ алуурчны гараас зүхтсэн байна. Тэгтээ өөр хий зайлвал нэх удахгүй өхөн гэдгийг мэдсэн цаад алуурч нь хойноос нь хөөлгүй. Тэгсгээд унаад өгөхөө нь охины учрыг болж. Бяцхан охтууд нусаа азартаанаа хэн мэдэгдэхгүй нэг муу гаж араат нь чөмгөө ташуулж байхад цагдаа нар цаг үргэлж алуурчнаас 2-3 алхмын ард сажилсаар л байлаа. Нэгт ямар ч ийм төрлийн гэмт хэрэг гарч байгаагүй учраас энэ талын нарийн туршлага байгаагүй. Ийм юм дээр яаж түргэн шуурхай алуурчны мөрөөр явж ороод турсхыг хуулгах ойлголт байсангүй. Хоёрдугаар тэгвэл сэжигтний ам зураг энтрийн талаар бүр ярих ч юм биш. Тэгсгээл машинтай хүмүүсийг зогсоогоод нөгөө алга болсон охины зурагтаа цаасан тараас хийгээл ойгоор нэгжлэг хийсэн ч бүр ямар ч олигтой сэжүүргүй гар хоосон царайлж байлаа. Цаад Цутомогийн их сургуулийн нэг хичээл цуг суудаг байсан найз нь хэлэхдээ зөвхөн ээж эгчнийх нь нүцгэн бичлэгүүдээс гадна цаадагч нь бага насны хүүхдүүдийн садар кинонууд гүн томдсон ёстой мэдэл болгооч байсан. Тэгээд би 2 дугаар курсээсээ цаадагч найнаад холуур зүрдэг болсон. За тэр найзынх нь хэлснээр бол бүр амар их хэмжээний бага насны хүүхдүүдийн садар цуглуулгатай байсан гинлээ. Эннийх нь нэг том шалтгаан нь Цутомогийн өнөө мөнжгөө нь оочхон бяцхан болоод ч тэрүү хүүхнүүдэд шоолуулдаг. Тэрнээсээ болоод түлхүү тийм нөгөө жоохон хүүхдүүдийн юм үзэх дуртай хөгийн хар шивэр байжээ. 12 сарын 12-ны өдөр бас гівгэний цаадганы чинь гаж юм хөдлөөд гэрээсээ ямар нэг юм золиос улчгоор охин хайж гарсан боловч харамсалтай нь бас нэг өөр 4 настай охинтой таараадах. Цаад охин гэрийнхээ хажуудах дэлгүүрээс чихэр авах гэж гараад мань үнтэй дарав. Миязаки машиндаа хүчээр авч суулгаж охиныг ухаан алдуулаад нөгөө хэрэгээ үлддэг ойргоо аваад явлаа. Машины зогсоол дээр очиод охиныг наад хувцаа бүгдийг тайлгаж тушаасан ч охин хэлснээр нь хийгээгүй, бүр мөчөөгөө өгөхгүй. Нилээн сайн зуралдан Миязакигийн нүрийн юу ч хүм айжаад мангар том сойроо үлдээсэн байна. Тэр бяцхан охин даанч эннээс өөр хийж чадах зүйл байсангүй. За тэгээд ойлгомжтой бүх биеийг нь зэрэмдэглээд ой мухар руу цагаан давуунд боож жалганд хаях гэж байгаад алуурчин хөл алдаж нэг тийм далд биш газар руу унахчихв. Гэж хараад урсгаад эргээ тартал. Ард нь камер барьсан 2 залуу гараад ир. Чинд юу жоо? Хүш над нуур амт чи юу тохиолдов? Ингээд юу чи зүгээр үү? Харин машин шавар цуучаад ёстой нусаа хацартаа байвч. Ашгүй сая нэгэн машин татуулахын дуудчаад зүгээр баярлалаа хөө гэд яваад өгч. Азар дээр охины зөгцийг тийм цай нууж чадаагүй учраас цагдаа нар 7 хоногийн дараа охины зөгцийг олхон дээр. Энэ удаа цагдаа нарын гарт эд мөрийн баримттай зөгцөөс бас гэрчүүдтэй болоод ав. Миязаки зөвхөн хөөрхий охтуудыг нохоо зогсохгүй дээрээс нь гэр бүлийнхнийг нь давхар тамалдаг байжээ. Тийм зовлонтой гэр бүлийнхэн рүү захин дотор хүйтэн ханиалгах хоолой хүзүү амар тайван өхөл мөхөл гитсэн уулаанаар бичсэн захиа илгээж тавладаг байв. Бас болоогүй гэрийнхэн рүү залангуудаа өөрийнхөө хоолоогоор юм шивнээл тэгснэ мэдрэл муутай юм шиг инээж минээгээд заримдаа уцаахгүй болохоор нь бүтэн 20-30 минут тасалдгүй залгаж зоох жишээ нэ. Ёстой айл насандаа хийсэн үүлийн лайвэ гэтэл бухимдуулж багтаваа хангадаг байжээ. Миязаки теннисний талбай дээр тоглож байгаа юбктэй охтуудыг харж таашаал хэдлэн. Тэгсэн нэг өдөр тэр теннисний талбай нь хаалттай уур нь хүртсэн. Гоём харнагээ төлөвлөсөн байсан чинь харж чадаагүйдээ хорсож тоглоомын талбай дээр ганцаараа тоглож байсан 5 настай бяцхан охин руу чичирхээр шийдэв.
Нөгөө охиноос би зургийг чи авч болох уу гэж асуугаад зургийг дарчаад нэрээ ахыхын машин чихэр байгаа аган гой чихэр өгье гэж байгаад машин руугаа дагуулж очиод чихрээ нөгөө лалрын саруугаараа өгсөн чинь хөөрхий уучраа мэдхгүй нөгөө охин гарыг нь харж оолж инегээд Миязакиг үлгээр замаа заалгуулжээ хөөрхий. Майны байдныхоо. Энэ охин бүр хамгийн их зовсон гэж хэлж болно. Нөгөө адгуус чинь охиныг амьдаар нь гар хүлгээд юу гэдгийг хамаг эмийн чарлуулж байгаад тасцсан байна. Харин тасалсан хоёр гар хөлийг нь юучгүй идэж дуусгасан болох нь бүр сүүлд нь тогтоогджээ. Тагийн жижигхэн мөнжөөг нь өөрөөр нь нийтүүлэхин слалар. Сая гарсан агаан гой чихэр өгье гэдэг арга бол бага насны хүүхдүүдийг хулгайлдаг бас нэг галаасаг санал шүү. Та хэд минь нялхнотын хүүхэд дүү нартаа шал танихгүй хүмүүсээс яаж өөрийгөө авч гарах уу, яах вэ гэдэг талаар өдөр болгон ярьж ойлгуулж явах хэрэгтэй шүү. Сая өнгөрсөн ковидын 20 тогтоосон үеэр фейсбүүкээр хил хаагдсанаас хойш ганц ч хүүхд алга болоогүй байна гэсэн пост мэдсэр яваад байгаа. Энэ бүр шал хотлаа шүү манайхаа. Яг ямар зорилгоор ингэж худлаа байгааг нь мэдэх юм алга. 2020 он гарснаар цагдаагийн ерөнхий газрын сайтн дээр сургаггүй алга болсон 16 хүртэлх насны хэд хэдэн хүүхэд одоо хүртэл олдоогүй байна. Тэгээ яг энэ постны анхны эзэн аль хэзээ постоо устгацсан. Харин олноос онцгоорох гэсэн хэдэн мосон алиалагчид цааш нэмээд цэвэд байгаа харагдах юм. Зарим гарууд ганц сайд ороод шалгачих юм дээр хүний үгээр сайхан тааж өгөх юм байна нэрэ. Хүүхдүүд алга болоод байгаа шүү. Ойр тойрныхоо хүүхдүүдээ хараа анилтаа сайн тавьжээ. Тэгэхгүй бол иймэрхүү маниак нөхдүүд булангийн цаана отоо зогсож байгаа шүү. Араасаа. За эргээд ярианд оръё. Тухайн үед алуурчныг барьж чадахгүй бүтэн улс даяараа айдас хүйдэстэй байлаа. Нэг охин аавда шүн манай гэрээ ойр аваар нэг сониун эргэлдээд цонхоор хараад байгаа юм шиг санагдаад аав би айгаад байна гэж хэлсэн гин. Тэрийг сонссон аав нь байрныхаа гадна нууц камер суурлуулад харсан чинь хальт харахад хулган жим шиг харах жим шиг хүний дүрс харагдаад манай гэрээ хажуугаар нэг залуу эргэлдээд байна гэж цагдаад хэлсэн чинь тэр нь нөгөө айгаад байгаа алуурчны шинж тэмдэгтэй таархан дээр. За тэгээд энэ хүнийг эрен сурвалж гин гэсэн мэдээг улс орон даяар битүү цацаж эхлэв. (1989 оны 7 сарын 23 тоглоомын талбай дээр бяцхан охины зургийг авч байгаа залууг хажууд нь байсан нэг аав сайн ажиглаж байгаад "Үш эн чинь нөгөө алуурчин биш үү?" гэд хойноос нь хөөж гарав. Алуурчин ч хар урдаараа зүхтаад ойроо машина хаяад алга болгодгоо. Тэгсэн хэдэн цагийн дараагаар ойгоос машина авах гэж бууж ирэхэд нь цагдаагийнхан Миязакиг барьж аваад үгийн зөрөөгөө хоошоо ачаад явуулжээ. Ийхүү 1990 оны 3 сарын 3-нд Миязакигийн шүүх хурал анх эхлээд нийт бүтэн 7 жил сунжирв. Ингэж сунжирсан шалтгаан нь алуурчны өмгөөлөгч. Миний үйлчлүүлэгч бол яаж ирүүл хүн биш ээ. Сэтгцийн өөрчлөлтөд өөрийгөө жинхнээсээ бага насныхаа баатар гэсэн төсөөлөлтөд автсан. Би дахин хэлье. Сэтгцийн өөрчлөлтөд нэг дүр нь хархан хүү гэж уддаг байснаас болоод ийм үйлдэл татагдсан гэж баахан шинжилгээ үзлэг гэсээрэн байгаад шүүх хурлыг удаашруулсан байна. Миязакид ял онох баттай нотлогоо нь хохирогчоо нухаж явахдаа би эрэгтнүүдийн амьдаар нь тасалж идсэн, би зөгцтэй нь бавлцсан тэр бүхнээ бичлэг болгон үлдээж. Харин тэр бичлэг нь Миязакигийн цуглуулга дундаас гарч ирсэн болохоор энэ нотлох баримт дээр үндэслэн гин буруутай гэж үзсэн байна. За нөгөө түүний аав нь бил бижингийнхаа хүчээр хүүгээ яаж хийж байгаад л мэдрэлийн эмнэлэгт үлдээх байх гэж хүмүүс хардаж байсан ч үний эрэхтэй хүүгээ зөнгөөр нь орхив. Эцэст нь бүр 2008 оны 6 сарын 7-нд хархны гүлчгий Цутомо Миязакиг цаазаар авч хүртэх ёстойг нь хүртээв. Харин Миязакигийн аав нь хүүгийнхээ гин буруутайг сонсоод өөрийнхөө амийг хорлсон байдаг юм байна. За цуврал алуурчдын харж игсаалд энэ төрөө дуусчих шиг байна. Ёо би өнөөдөр бараг 10 насаар өгшөртлөө стрессчлээ. Ийм гажиг хүмүүс бидний дунд байж л байдаг.
Харин эднэрт боломж л олгож болдго юм штэ. Ээддээ та нар минь анхаарал болгоомжтой. Аргассоо.